За өнөөдрийн бичлэг дээр бүр 100 дамжсан бестселлер ном болох 7 дадал номын талаар ярилцах болно. 7 дадал ном болохоор хувийн ялалт, нийтийн ялалт гэсэн хоёр хэсэгтэй. Дадал 1, 2, 3 болвол хувийн ялалт хэсэгт багтдаг. Хувь хүн өөрөө бие даагаад амьдралынхаа бүхий л талбарт өөрөө хариуцлага гартаа аваад амьдралынхаа зорилгыг өөрөө тодорхойлоод тухайн зорилгынхаа ардаас яваад ялалт байгуулах тухай гардаг хувийн ялалт гэсэн хэсэг байгаа. А нийтийн ялалт гэдэг хэсэг нь болохоор дадал 4, 5, 6-гийн хэлдэг. Тэр нь бол яг эхний 3 дадлыг хэрэгжүүлчихсэн бие даасан хүмүүс хоорондоо нэгдэн нийлээд нэгдмэл нэг том зорилгын төлөө явж ялалт байгуулахыг нийтийн ялалт гэж нэрлэдэг. Нийтийн ялалтын тухай болохоор дараагийн бичлэг дээр оруулах болно. Өнөөдрийн бичлэг дээр бол яг хувийн ялалтын тухай ярина. За хувийн ялалтанд болохоор 3 дадлыг та яг өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлэх юм бол зорилгодоо хүрч чадна гинэ. За энэ 3 дадал нь болохоор нэгдүгээр дадал нь болохоор proactive бай гэж байгаа. Хоёр дахь нь болохоор төгсгөлийг нь төлөвлөж ихэл, гурав дахь нь болохоор хамгийн чухлыг ихэн тавьсан энэ 3 дадал байгаа. Дэлгэрэнгүй ярих болно. За гэхдээ 7 дадал номон дээр бол одоо хувь хүн өөрөө өөрчлөгдөхийн тулд бид нар яагаад өөрчлөгдөх ёстой вэ гэхээр хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд өөрчлөгдөх хэрэгтэй шүү дээ, тий. Хүсэл мөрөөдөл гэдэг чинь өөрөө бид нар урд хожид одоо очиж үзээгүй газар ч юм уу, хийж үзээгүй зүйл ч юм уу, хурж үзээгүй, амталж үзээгүй тухайн зүйлийг хүсэл мөрөөдөл гэж нэрлэж байгаа шүү дээ, тий. Хийж үзсэн зүйлээ бол бид нэр хүсэл мөрөөдөл гэж ярьдаггүй. Тийм болохоор бид нэр тэр өөр үр дүн хүсэж байгаа учраас угаасаа өөрсдөө зан чанарынхаа хувьд, хувийнхаа хувьд хийж байгаа үйлдэл үг яриан дээр ч гэсэн өөрчлөлт оруулж ич тэр өөр зүйлсүүдийг олж авах боломжтой байгаа. За тэгсэн чинь 7 дадал номон дээр болохоор хувь хүн өөрчлөгдөхийн тулд эхлээд үгнээсээ ч юм уу, үйлдэлээсээ ч юм уу өөрчлөгдөх боломжгүй гинэ. Тэр болгоны өмнө нь байдаг бидний үг болон үйлдэлийн их усүр нь бол ерөөсөө харах өнцөг байдаг гинэ. За харах өнцгийг бол одоо номон дээр янз бүрээр нэрлэдэг шүү дээ, тий. Зарим номон дээр бол одоо итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл гэх мэтлэнгээр янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ амархнаар нь харах өнцөг гэж ярив. За харах өнцөг гэхээр одоо тухайн номон дээр бол ингэж гарч байгаа. Харах өнцөг бол хувь хүний хандлага, зан чанар, үйл хөдлөлийн их үүсвэр юм аа. За жишээ номон дээр нэг бодит болсон явдлын талаар нэг жишээ гардаг байхгүй юу? Тэр нь болохоор номын зохиолч өөрөө метронд суусан юм байна л да. Тэгсэн чинь бас нэг хүүхэдтэй, олон хүүхэд дагуулчихсан нэг залуу орж ирээ суусан юм байна. Тэгснээ нөгөө залууч нь болохоор ингээд юу ч ярилгүй ингээд чив чимээгүй нүдэн анаал суудсан. Тэгсэн чинь хүүхдүүд нь болохоор бүр амар чимээ шугаантай орилол метрон дотор бүр ингээд хүмүүсийг өөмлээд исэн гинэ. Тэгсэн чинь номын зохиолч маань нөгөө залууд ингээд хүүхдүүдэд намжааж болох уу? Хүүхдүүд чи айгүй ингээд бус хүмүүс саад болоод ийна гэдэг ингээд илдгээр ингээд хүсэл тавьсан юм л да. Тэгсэн чинь нөгөө залуу нүдэн нээснэ. Оо яана уучлаарай. Би юу ч анзаарсангүй. Хэдхэн цагийн өмнө манай хүүхдүүдийн ээж нь өөд болчихсон юм ба. Тэгээд би болон манай хүүхдүүд ч гэсэн энийг яаж хүлээж авахаа ойлгохгүй байх шиг байна. Би хүүхдүүдэд юу гэж хэлж яаж тайлбарлахаа ч гэсэн өөрөө сайн мэдэхгүй байна. Уучлаарай гэдгсэн. Тэгэнгүүт нөгөө номын зохиолч байна уу, тэр метрон дотор байгаа хүмүүс уулын бүгдээрээ тэр залууг эхлээд харах үнцэг болвол одоо яагаад хүүхдүүдэд тоохгүй байгаа юм бэ? Ямар хариуцлагагүй юм бэ гэж харж исэн тийм харах өнцгөр. Тийм харах өнцгөр харж исэн учраас тэр хүн лөө жоохон бухимдангөө ууртай хандлага илэрхийлж уурсан байгаа шүү дээ. Тэгтэл ингээд юу болсон бэ гэдгийг нь ойлгоод буюу харах өнцгөө өөрчилсөн чинь тэр залууд хандах хандлага гинтэл шууд тэр агшинд өөрчлөгдөж байгаа. Тэр метронд исэн хүмүүс бүгдээрээ л тэр залууг өрөвдөж, хайрлаж, одоо бүр шаардлага тавьсандаа гимшиж мэмжсэн байгаа хгүй. Тэгэд энэ мэтчлэнгээр ингээд бид нэр хандлага болон энэ зан чанар үйл хөдлөлөө өөрчлөхийн тулд эхлээд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. За мөн дээрэс нь хүн харах өнцгтөөгөө зөрчилдсөн үйлдэлийг урт хугацаанд хийх боломжгүй байдаг. Жишээ нь одоо саяны жишээн дээр бол тэр метронд сууж байгаа залууг муу хүн, хариуцлагагүй хүн гэд харчгал юм болвол тэр хүнд элдэг, сайхан зан гаргана, тийм хандлага гаргана гэдэг нь ингээд хэцүү болчихж байгаа. Нэг удаадаа нэг цаг ч юм уу хүн жүжиглээд дүр эсгээд тийм хандлага, тийм үйл хөдлөлийг гаргаж болох ч гэсэн урт хугацаанд өөрийнхөө харах өнцөг, итгэл үнэмшилтэйгөө зөрчилдсөн үйлдэлийг урт хугацаанд хийх боломжгүй байдаг гинэ. Тийм учраас та өөрчлөгдөхийг хүсэх юм бол эхлээд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. За тэгээд харах өнцгөө тэгвэл яаж өөрчлөх вэ гэхээр нэгдүгээр дадал бол proactive бай гэж байгаа. За энэ proactive бай гэдэг нь бол энэ ер нь бол өөрийнхөө амьдралын эзэн бай, амьдралаа гартаа хатга, одоо итвэх санаачлагтай бай гэдгийг болохоор proactive бай гэд нэгдүгээр дадал дээр илэрхийлж байгаа байхгүй. Гэхдээ энийг бид нэр хэрэгжүүлэхийн тулд эхлээд нөгөө харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. За харах өнцгөө өөрчлөх дээр болохоор бид нэр өөрийгөө, бусдыг ер нь бол хүнийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй гинэ. Тэгээ хүнийг харах өнцгөө өөрчлөх юм бол та өөрөө өөртөө хандах хандлага, өөрөө өөртөө гаргах үйлдэлүүд чинь өөрчлөгдөд эхэлх юм байна. За ер нь бол уламжлалт одоо хүнийг харах өнцгүүд бол жишээ нь ген талаас нь хардаг хүмүүс байдаг тий.
удам нь юм чинь аав нь юм болохоор ээж нь юм болоод ч юм уу монгол хүн болохоор ч гэдэг юм уу хүнийг бас ингээд ген талаас нь хардаг хүмүүс байдаг, биологийн талаас нь. За мөн сэтгэл зүйн талаас нь хардаг хүмүүс байдаг тий. Тухайн хүн одоо ийм байгаа нь хүүхэд наснд нь одоо ийм трауматай болохоор ч юм уу аав ээжтэйгээ хүүхэд наснда ийм харилцаатай байсан болохоор тухайн хүн ийм байгаамаа гэд сэтгэл зүйн талаас нь хардаг өнцөг бас байдаг. За мөн хүрээлэн буй орчин хүнд нөлөөлдөг хүн ийм байгаа нь тэр хүний өссөн орчин, өссөн улсынхан соёл нь одоо энэ хүнийг ингэж бүтээсэн юм а гэсэн хүрээлэн буй орчин гэсэн өнцгөөс хардаг өнцөг байдаг. За гэхдээ бид нар бол проактив байхын тулд хүнийг харах өнцөг маань болохоор ийм байх хэрэгтэй байна. За саяны тэр ингээд ген сэтгэл зүй гэдээ яриад байгаа маань бол ингээд нэгтгээд хэлэх юм бол энэ хүнийг харах, уламжлалт харах өнцөг бол ихэвчлэн хүн бол амьдралынхаа бүтээгдэхүүн гэж хардаг тий. Одоо юу гэдэг сэтгэл зүйн ингэж нөлөөлж байгаа юм байна. Аав ээж нь ийм болохоор энэ хүн ийм байгаамаа гэдэг чинь тухайн хүнийг амьдралынх нь ер нь бол бүтээгдэхүүн тэр өссөн орчин тэр хүнийг бүтээгээд байна гэж бүтээгдэхүүн гэж харж байна гэсэн үг шүү дээ тий. За мэдээж одоо сэтгэл зүй байна уу тухайн хүний өссөн орчин бол тухайн хүнд мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ ерөнхийдөө бол уламжлалт харах өнцөг бол хүнийг амьдралынхаа тэр тухайн амьдралынхаа бүтээгдэхүүн гэж хардаг. Харин бид нэр проактив байгаад өөрийнхөө амьдралынхаа эзэн болохын тулд өөрийгөө өөрчлөхийн тулд харах өнцгөө шинэ харах өнцгтэй болоод тэр харах өнцг нь болохоор хүн бол амьдралынхаа бүтээгч нь гэсэн харах өнцгтэй болох хэрэгтэй юм байна. Тэгээд жинхэнэ хүн бол амьдралынхаа бүтээгч нь гэсэн харах өнцгийг та өөртөө гүн бат суулгаж өгснөөрөө та өөртөө хариуцлах тооцдог болно. Өөрөө хариуцлагыг гартаа авах боломжтой болох юм байна. Тэрнээс эсрэгээрээ нөгөө харах өнцг нь хүний үйл хөдлөлийг захирна гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд харах өнцг нь хүн бол одоо сэтгэл зүйн амьтан учраас хүүхэд нас нь тухайн хүнийг бүрэлдүүлсэн юм а гэл тэх юм бол өөртөө одоо ингээл би ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй байвал би нэг юм трауматай юм ач гэдэг юм уу ингэн гэсэн үг шүү дээ. Тэнгүүд харах өнцгөө би бол амьдралынхаа бүтээгч, миний амьдрал тохиолдож байгаа бүх зүйл зөвхөн надаас хамаарна гэсэн ийм харах өнцгтэй болоод хэлэх юм бол яг адилхан асуудал байсан ч гэсэн та хандах хандлагачин өөрчлөгдөх юм байна. Тэгэхээр нэгдүгээр дадал бол та бол амьдралынхаа бүтээгч. Миний амьдрал тохиолдож байгаа бүхий л зүйлд амьдралынхаа би бүхий л талбарт би өөрөө 100% хариуцлага хүлээнэ гэсэн тийм ингэж хандлагатай байх хэрэгтэй. За яг амьдрал дээр тэгвэл энэ проактив бэ гэдгийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн чинь нэгдүгээрт бол амьдралынхаа бүхий л талбарт бүрэн хариуцлага хүлээх. Хоёр дахь нь итвэх санаачлагтай байх. За угаасаа би өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээж байгаа юм чинь би амьдралдаа өөрчлөлт хийхийн тулд би өөрөө үйлдэл хийх ёстой гэсэн тэр одоо өөрчлөлтийг би өөрөө хийх ёстой гэсэн хариуцлагыг бас хүлээж авах ёстой байна. За 3 дугаарт болохоор үг яриандаа бас их сайн анхаарах ёстой гинэ. Жишээ нь бол ингээд одоо өөрийнхөө амьдралынхаа бүтээгдэхүүн гэж хардаг хүмүүс болоод ёстой гэдэг үгийг айгүй ашигладаг гинэ. Би одоо ажилдаа явах ёстой, би хичээлээ хийх ёстой ч юм уу, би гэртээ байх ёстой гэд хэн нэгэн надад ийм зүйлийг ингээд даалгачихсан учраас би хийх ёстой байна гэсэн ийм үгийг айгүй ашигладаг гинэ. Номын зохиолч маань болохоор та өөрийнхөө амьдралын одоо бүтээгчин гэсэн юм харах өнцгтэй учраас үг яриагаа ингэж одоо болгоомжтой ашиглах хэрэгтэй. Би ингээд энийг хийх ёстой биш. Би энийг хийхээр сонгож байна. Би энийг хийх болно. Би энийг хийхийг хүсэж байна гэсэн тийм үгийг бас их ашиглах ёстой гэсэн байна. За мөн дээрэс нь проактивыг хэрэгжүүлэхийн тулд одоо бид нэр өөрийнхөө амьдралынхаа эзэн гэж тунхаглаж байгаа ч гэсэн амьдралынхаа бид нэр бүхий л зүйлийг одоо өөрсдөө өөрчлөх боломжгүй шүү дээ тий. Жишээ нь одоо бид нэр гадаа байгаа цаг агаарыг өөрчлөх боломжгүй, гэр бүлийнхнийхаа хүмүүсийн зан ашин шиг бид нэр өөрчлөх боломжгүй. Тийм болохоор одоо проактив байхын тулд та эхлээд бас нэг зүйлийг ойлгох ёстой нь бидний амьдралд болж байгаа энэ зүйлсүүдийг хоёр ангилах боломжтой гинэ. Тэр нь болохоор нөлөөллийн тойрог болон санаа зовлонгийн тойрог гэж хоёр ангилах боломжтой. Та өөрөө нөлөөлж чадах зүйлсүүдийг чинь нөлөөллийн тойрог гэж хэлж байгаа. Харин санаа зовлонгийн тойрог гэдэг нь та нөлөөлөхийг өөрчлөхийг хүсэж байгаа ч гэсэн та өөрчилж чадахгүй зүйлсүүдийг болохоор санаа зовлонгийн тойрог гэж байгаа. Тэгээ проактив байхын тулд таны амьдралд бол санаа зовлонгийн тойрог буюу өөрчлөхийг хүсэж байгаа ч гэсэн өөрчилж болохгүй зүйлсүүд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөртөө байгаа нөөц бололцоо буюу одоо цаг хугацаа, эрч хүчээ зөвхөн нөлөөллийн тойрогтой зарцуулаарай гэсэн бэлээ. Тэгээд та нөлөөллийн тойрогтой эрч хүчээ, цаг хугацаагаа зарцуулах тусам таны санаа зовлонгийн тойрог жижигэрнэ. Харин эсвэргээрээ та өөрхөн өөрчилж чадахгүй тэр зүйлстэй бухимдаал, өөрчилж чадахгүй зүйлдээ цаг хугацаа, эрч хүчээ зарцуулаад ах юм бол таны нөлөөлж чадах байсан тэр тойрог чинь жижигэрнэ гэсэн байна. Тэгэхээр дадал нэг бол та бол амьдралынхаа бүтээгч гэдгийг маш сайн өөрөө ойлгож, өөрийнхөө амьдралдаа эзэн болж одоо ухамсартайгаар хариуцлагыг гартаа авах нь нэгдүгээр дадал байгаа. За хоёрдугаар дадлыг танилцуулахаас өмнө өнөөдрийн манай бичлэгийг хийхэд дэмжлэг үзүүлсэн Сурана англи хэлний академийнхандаа маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та 2026 онд англи хэлнийхаа чадварыг ахиулъя гэж бодож ивэл Сурана англи хэлний
академийн бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас болдог танилцуулга сургалтанд суугаад үзээрэй. Ямар хөтөлбөрөөр ямар багш нар орох вэ гэдгийг маш гоё дэлгэрэнгүй танилцуулж өгдөг юм байлээ. Тэгэхээр та зорилгоо биелүүлье гэж бодож ивэл англи хэлний сурааны академиг зориод үзээрэй. За хоёрдугаар дадал нь болохоор төгсгөлийг нь төлөвлөж эхэл гэж байгаа. Нэгдүгээр дадал бол та амьдралынхаа бүтээгч гэсэн учраас, хоёрдугаар дадал бол нэгэнтэл та өөрийнхөө амьдралын бүтээгч гэдгээ ойлгосон учраас тэгвэл ямар амьдралыг бүтээмээр байна. Энэ дэлхий дээр 80 жил, 90 жил амьдрахтаа та эцсийн эцэст ямар амьдралыг бүтээсэн баймаар байна гэсэн төгсгөл эхлээд тэр том зураг харах нь хоёрдугаар дадал юм байна. За ингэж хоёрдугаар дадлыг одоо энэ төгсгөлийг нь төлөвлөж эхэл гэдэг дээр болохоор нэг зарчим үйлчилж байгаа юм байна. Тэр зарчим нь болохоор бүхий л зүйлс 2 удаа бий болдог гэсэн зарчим энэ дэлхий дээр үйлчилдэг юм байна. Энэ зарчим гэж нэрлэж байгаа зүйл нь болохоор байгалийн хууль. Байгалийн хууль гэдэг чинь одоо таталцлын хуульч гэдэг юм уу те, бид нэр таталцлын хуульд та өндөр байна уу, нам байна уу, эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хөгшин байна уу, залуу байна уу гэдгээс үл хамааран таталцлын хууль биднэрт яг адилхан үйлчилдэг. Таталцлын хуулиас ангид хүн гэж байдгүй. Тэрнтэй адилхан энэ бүхий л зүйлс 2 удаа бий болдог гэдэг бол яг адилхан юм байгалийн хууль юм гинэ. Тийм болохоор та 80 настайдаа 90 настайдаа яг ямар амьдралыг би бүтээж гисэн баймаар байна гэдгээ сонгоод одоо бүх зүйл 2 удаа бий болдог учраас нэгдүгээр бүтээл буюу оюун санаан дотроо бүр маш тодорхой эхлээд бүтээх хэрэгтэй юм байна. Тэгээд дараа нь энэ одоо физик бидний амьдарч байгаа энэ нүдэнд харагдаж гарт баригдаг энэ ертөнцийн дээр бууж ирнэ гэсэн үг шүү дээ, тий. Төсөөллийг нь төлөвлөж эхлэхэд төсөөлөх чадвар бас айгүй чухал гинэ. За тэгээд ингээд төсөөлөхтэй болохоор ингэж төсөөлж байгаагийн шалтгаан одоо судалгаанаас харах юм бол дэлхийн том гоц тамирчид ч гэсэн айгүй их ингээд одоо хийхдээ дасгалаа хийхээсээ өмнө тухайн дасгалыгаа би хийж ийн гэж айгүй олон удаа ингэж давтаж төсөөлдөг гинэ. За тэрний шалтгаан нь болохоор түрүүний хэлсэнчлэн бид нэр хүсэл мөрөөдөлтөд хүрнэ гэдэг чинь урт хожид хийж үзээгүй зүйлсээ хийж ижил тэр одоо урт хожид авч үзээгүй тэр үр дүнгээ авах гэдэг шүү дээ, тий. Өөр үр дүн авах гэж байгаа учраас өөр үйлдэл хийх шаардлагатай болоод байгаа. Тэгтэл хүн гэдэг амтан тодорхойгүй зүйлээс айдаг гинэ. Тодорхойгүй хариу нь ямар гарах бол гэдгийг мэдэхгүй зүйлээс. Тэгэнгүүт бид нар хийж үзээгүй зүйлээ хийх юм бол тэрний хариу нь сайн гарах уу, муу гарах уу гэдгийг мэдэхгүй учраас айгаад хийдэггүй мэн. Тэгтэл бидний тарих бол нөгөө бодит байдал болон төсөөллийг хооронд нь ялгадаггүй гэдэг шүү дээ, тий. Тэгэнгүүт та энийг яаж ашиглах вэ гэхээр та одоо хийж үзээгүй, хийх ёстой, хийхийг ингээд хүсэж байгаа ч гэсэн хийхээс ингээд айгаад байгаа тухайн зүйлийгээ толгоон дотроо олон удаа ингээд төсөөлөг модох тусамчин таны тархичин тэр зүйлийг ингээд хийж ийна гэж бодоод би угаасаа энэ зүйлийг хийдэг шүү, энэ зүйлийг хийхээр ийм үр дүн гардаг шүү, сайн үр дүн гардаг шүү гэд олон удаа төсөөлчих юм бол яг бодит амьдрал дээр тухайн үйлдэлийг хийхэд одоо та сандрахгүй, айхгүйгээр тухайн үйлдэлийг хийх боломжтой юм байна. Тийм болохоор та амьдралынхаа төгсгөлийг төлөвлөөд яг би амьдралынхаа бүтээгч нь учраас ямар амьдралыг бүтээх вэ гэдгээ маш нарийн ингээд тодорхой төлөвлөөд гаргах юм байна. За тэгж бүр амьдралынхаа эцсийг төлөвлөж гаргасныхаа дараа тухайн зорилгоо жижигэн болгоод хуваахаар таны өнөөдөр хийх ёстой үйлдэл гарна штэ. Тэгвэл тэр өнөөдөр хийх ёстой үйлдэлээ та хэрэгжүүлэлтээ айдас мэдрээд эхэлнэ. Тэгж айдас мэдрэхээр олон удаа төсөөлөөд тэр айдсаа устгаад тухайн үйлдэлийг хийх юм байна. За мөн амьдралынхаа төгсгөлийг төлөвлөж эхлэхдээ бид нэр амьдралынхаа төвийг маш тодорхой зөв тодорхойлсон байх хэрэгтэй юм байна. За бидний амьдрал бол ийм 4 тэнхлэгээс тогтдог юм л да. Одоо ширээний 4 хөл шиг энэ 4 зүйл маань яг тэнцвэртэй тогтвортой байж иж бид нэр одоо ганхахгүйгээр ингэж бат тогтох боломжтой юм байна. За нэгдүгээр зүйл нь болохоор аюулгүй байдал гэж байгаа. Аюулгүй байдал гэдэг нь юу илэрхийлж байна вэ гэхээр та яг өөрийнхөө үн цэнийг бүрэн мэдэрч өөртөө ихтэй байгаа үед та жинхэнэ аюулгүй байдаг юм байна. Өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй, өөртөө ихтэй байгаад хэлэх юм бол таны аюулгүй байдал ганхаж эхэлдэг юм байна. За хоёр дахь нь болохоор зүг чиг гэсэн зүйл байгаа. За амьдралынхаа зүг чигийг бид нэр нийгмийн нөлөөнд автаад амьдралынхаа зүг чигийг тодорхойлж болно тий. За хүмүүс ийшээ яваад байгаа юм чин ийшээ явах хэрэгтэй байхаач гэдэг юм уу, тэгж зүг чигээ тодорхойлж болно. Харин нөгөөх нь бол өөрийн дотоод жанжин шугам, өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ дагаад амьдралынхаа зүг чигийг тодорхойлж болно. Тэгэхээр та өөрийнхөө яг дотроо байгаа өөрийнхөө жанжин шугамаа тодорхойлчих юм бол зүг чиг гэсэн нэг тэнхлэг маань ингээд бат зогсох боломжтой болно гэсэн. За мөн хүч чадал гэсэн тэнхлэг байгаа. Энэ бол яг үйлдэх ур чадвар байгаа. Мэдлэг биш, үйлдэл яг бодитоор таны хийж чаддаг зүйлсүүдийг хүч чадал гэж хэлдэг юм байна. За эрдэм мэдлэг гэдэг нь болохоор бодит байдлыг байгаагаар нь харахыг эрдэм мэдлэг гэдэг юм байна.
долоон дадлын ном дээр тодорхойлж байгаагаар болохоор бас маш сонирхолтой байгааз эрдэм мэдлэг гэхээр ямар нэгэн тийм хий дими мэдээлэл биш. Яг та тухайн зүйлийг харах өнцөг хамгийн чухал гэдэг ааш тий. Тэгээд таны харах өнцөг чинь тийм туйлширсан биш. Яг имийг боддоор нь хэр сайн харж чадаж байна. Боддоор нь хэр сайн өөрийн сэтгэл хөдлөлөө оруулахгүйгээр хэр сайн яг боддоор нь хүлээж авч чадаж байна гэдг нь болохоор эрдэм мэдлийг илэрхийлдэг гинэ. Тэгээд энэ дөрвөн зүйл маань ингэж доктортой байхын тулд амьдралын маань төв нь зөв байх хэрэгтэй байна. За амьдралын төвийн жишээ гэх юм бол энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа маш олон жишээ байна л да. Одоо гэр бүл, мөнгө, ажил гэд хүн болгонд амьдралын төв байгаа. Тэгээс хүн болгоны амьдралын төв нь өөр өөр байх боломжтой. Тэгэд эдгээр төвүүд маань болохоор бид нарыг ингээд ганхуулаад идэх юм л да. За жишээ нь одоо та юу гэдгийг хүүхэд төвтэй байж байлаа гэж бодъё л да тий. Амьдралд нь хүмүүсийн хүүхэд нь айгүй чухал гэдэг шүү дээ. Тэгвэл таны амьдралын төв үр хүүхэд гэж бодъё. Тэгвэл таны амьдралын төв үр хүүхэд байтал таны аюулгүй байдал чинь болохоор өөрийнхөө үн цэнийг та бүрэн мэдэрч явах юм бол жинхэнэ аюулгүй байна гэсэн шүү дээ тий. Тэгтэл хэрвээ таны төв чинь амьдралын чинь төв үр хүүхэд чинь байх юм бол яах вэ гэхээр үр хүүхэд чинь хэрвээ онц сурах ч юм уу хүүхдүүд чинь сайн явах юм бол та өөрийнхөө амир үн цэнийг мэдэрнэ гэсэн үг. Тэгтэл хүүхэд чинь нэг удаа муу авах ч юм уу хүүхэд чинь хэрэг тарих юм бол таны өөрийн чинь үн цэн буурна гэсэн үг. Тэгэхээр ингээд амьдралынхаа төвийг өөрийнхөө удирдах чадахгүй те тэр өөр зүйлсүүдээр ингээд амьдралынхаа төвийг одоо жишээ нь мөнгө гэж тавьчих л да те амьдралынхаа төвийг мөнгө болгочих. Тэгвэл зүг чиг чинь юу болох вэ гэхээр нийгэмд хаана мөнгө илүүх бол чинь тийшэл явна гэсэн үг. Амьдралын чинь зүг чигийг ерөөсөө мөнгө хааны тэр нь тодорхойлоод явчихна гэсэн үг тий. Өөрийнхөө үн цэн аюулгүй байдал дээр ч гэсэн мөнгөтэй байхдаа өөртөө амар ихтэлтэй мөнгөгүй болохоор сэтгэлээр унана, өөрийгөө дорд үзнэ, мөнгөтэй үний хажууд өөрийгөө дорд гэж мэдэрнэ. Гэх мэтчлэн ингээд таны амьдралын чинь яг тэр төв нь юу вэ гэдгээс шалтгаалаад ингээд таны амьдралын чинь дөрвөн тулгуур одоо тэнхлэг нь ингээ ганхаад хэлж байгаа байхгүй. Тэнгүүд номын зохиолч бол энэ төв дээрээ та зарчмыг тавих хэрэгтэй гинэ. Тэгээ зарчим гэдэг бол нөгөө байгалийн хууль гэж яриад байгаа шүү дээ тий. Өөрчлөгдөшгүй хүн болгонд адилхан үйлчилдэг яг тэр хууль. Тийм зүйлийг та яг өөрхөн жинхэнэ зөв үнэн зарчмыг л амьдралынхаа төв болгож иж таны дөрвөн зүйл чинь ингэж ганхахгүй мэн. Тэрнээс энэ амьдралынхаа төв дээр одоо эхнэрээ ч юм уу нөхрөө тавьчлаа гэж бодъё л да тий. Тэгэнгүүт одоо эхнэр нөхөртөөгөө муудалцах юм бол өөрийнх чинь таны үн цэн ингээл унаал. Эхнэр нөхөртөөгөө сайхан харилцаатай байхаар үн цэн айгу өсөөл гэх мэтчлэн айгу ийм одоо барьцгүй болчихно гэсэн үг шүү тий. Тийм болохоор төгсгөлийн төлөвлөж эхлэхдээ амьдралынхаа төвийг яг зөв тодорхойлоод тэгээд цаашаа явах ёстой юм байна. За тэгэхээр энэ бол 2 дугаар дадал байгаа. 1 дугаар дадал бол та бол амьдралынхаа бүтээгч гэсэн. 2 дугаар дадал бол тэгвэл амьдралаа ямар амьдралыг бүтээх юм бэ? Тэрийг нарийн тодорхойлох нь 2 дугаар дадал юм байна. За 3 дугаар дадал нь болохоор хамгийн чухлыг эхэнд тавь гэсэн дадал байгаа. За одоо ямар амьдралыг бүтээх вэ гэдгээ бид нэр 2 дугаар дадал дээр сонгоцсон шүү дээ тий. Тэгвэл тэр 2 дугаар дадлыг бүтээхийн тулд хамгийн чухал зүйл нь юу вэ? Тэр зүйлийг хамгийн эхэнд тавих юм бэ. За жишээ нь хамгийн чухлыг эхэнд тавих дээр бол та өөрөөсөө ийм хоёр асуултыг асуух хэрэгтэй гинэ. За нэгдүгээр асуулт нь болохоор хэрвээ дадал болгох аваас таны амьдралд үлэмж эерэг нөлөө үзүүлэх ганц зүйл юу вэ? За мөн тогтмол хийх аваас таны ажил мэргэжилд үлэмж эерэг нөлөө үзүүлэх ганц зүйл юу вэ гэсэн энэ асуултыг та өөрөөсөө асуух юм байна. За та хариултыг нь бодож байгаарай. За тэгээд цаг ашиглалтын матриц гэсэн зүйл байгаа. За энэ нь болохоор нөгөө та бас энийг харж байсан баха маш олон ном дээр гардаг тийм. Энэ нь болохоор одоо таны өдөр тутамдаа хийж байгаа зүйлсийг энэ дөрвөн ангиллалын аль нэгэнд нь багтаах боломжтой юм байна. За нэгдүгээр ангиллал нь болохоор чухал болон яаралтай ажил гэж байгаа. Одоо гинт үүссэн ажил ч юм уу те өнөөдөр хугацаанд дуусгаж байгаа зүйл бол чухал хэрнээ яаралтай гэсэн ангиллал багтана. За 2 дугаар ангиллал нь болохоор таны амьдралд маш чухал гэхдээ яаралтай биш зүйлсүүд. Одоо юу гэдгийг дасгал хийх ч юм уу те өнөөдөр заавал дасгал хийхгүй байж болно тийм яаралтай биш. Гэхдээ амьдралд чинь маш чухал нөлөө үзүүлдэг. Одоо ирээдүйн амьдралыг төсөөлөх ч юм уу, ном унших ч гэдэг юм уу те маш чухал хэрнээ яаралтай биш. Ийм зүйлсүүд болохоор одоо 2 дугаар хэсэгт нь орж байгаа. За 3 дугаар хэсэг нь болохоор чухал биш хэрнээ яаралтай зүйл гэсэн үг. Чухал биш гэхдээ яаралтай гинт ядаргаатай утас дуурах ч юм уу те нэг чухал биш гэхдээ яаралтай тийм зүйлсүүдийг орж байгаа. За дөрөвдөх нь болохоор чухал биш хэрнээ яаралтайч биш. Одоо зүгээр ингээд цаг үрсэн ч юм уу те нэг тиймэрхүү хий дими цаг өнгөрүүлдэг зүйлсүүд маань болохоор чухал биш яаралтай биш гэсэн дөрвөн ангиллалд орж байгаа. За энэ дөрвөн ангиллыг ингээд товчхон нэрлэх юм бол нэгдүгээр энэ чухал хэрнээ
яаралтай гэдэг ажлууд бол гал унтраагч гэж нэрлэж болох юм байлээ тий. Гал гарчих юм бол унтраахгүй болохгүй шүү дээ тий. Гэхдээ явуулан тэр урт хугацаанд бодох юм бол тэр галыг унтрааж байгаа нь бол таны амьдрал тийм нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ л та заавал яаралтай маш хурдан хийх ёстой ажлуудыг бол гал унтраах ажлууд гэж байгаа. Хоёр дахь нь болохоор саяны түрүүн танаас хоёр асуултанд хариулаарай гэсэн шүү дээ тий. Тэр хоёр асуулт нь болохоор тогтмол ингээ хэрэгжүүлэх юм бол таны амьдралд үнэхээр гоё эерэг нөлөө үзүүлэх зүйл юу вэ гэж асуусан. Тэр асуултанд ер нь хариулагдах зүйлс бол энэ хоёрдугаар хэсэгт орж байгаа байхгүй. Тогтмол хэрэгжүүлснээр үлэмж эерэг нөлөө өөрчлөлт авчих зүйлсүүдийг хоёрдугаар ангилалд оруулж байгаа. За гурав дахь нь чухал биш хэрнээ яаралтай гэдэг бол одоо товчхондоо бол бусдын зорилго гэсэн үг. Бусд хүмүүс тэгээд өгөөч, ингээд өгөөч гэл таны хувьд бол чухал биш. Гэхдээ яаралтай тэгээд гэлдэ гэдэг ингээд байгаа. Бусдын зорилгод орно. За дөрөвдөх нь нөгөө чухалж биш, яаралтайч биш гэдэг байгаа нь бол ер нь бол нуугч. Бид нэр яг хийх ёстой зүйлээ хиймээргүй байгаа үедээ ч юм уу те. Одоо тэр үедээ нуугддаг нуувчиг болохоор энэ дөрөвдүгээр хэсэг гэж байгаа юм лээ. За тэгээд энэ хамгийн чухлыг ихэн тавь гэдэг нь юу вэ гэхээр одоо та өөртөө байгаа цагийнхаа бараг 3/1-ийг энэ хоёрдугаар хэсэгт зарцуулах ёстой гэсэн үг. Цагаа яаралтай биш гэхдээ амьдралд чинь үлэмж эерэг нөлөө авчрах тэр чухал зүйлсүүдтэй цагаа зориулах хэрэгтэй. Тэгэхээр таны нөгөө дадал хоёр дээр ботсон амьдралынхаа төгсгөл би 80 жил 80 наслахтаа 90 наслахтаа ийм амьдралыг бүтээсэн байна гэд тэр амьдралд чинь яг нөлөө үзүүлэх жинхнээсээ тэр амьдралыг чинь бүтээх зүйлсүүд бол энэ яаралтай биш хэрнээ чухал зүйлсүүд байдаг учраас та өөрийнхөө цагийнхаа 3/1-ийг энэ зүйлдээ зарцуулаарай. Тэгхийн бол урт хугацаанд үлэмж эерэг нөлөө авчрах болно шүү. Тэгээд энд бас ингээд зарцуулахад бол зориг хэрэгтэй гэсэн байлээ л дээ. Яагаад гэвэл бид нөгөө яаралтай ажиллаа яг цагийн тулцсан юмудаа хийгээд сурцсан байдаг учраас цаг нь болоогүй хэрнээ өнөөдөр хийхгүй байсан ч гэсэн болох зүйлсүүдийг хийхэд бол маш тийм өөрөө итвэх санаачлагтай байж иж нэгдүгээр дадал буюу тэр проактив итвэх санаачлагтай тэр дадлыг үнэхээр өөртөө суулгасан байж иж гуравдугаар дадлыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн байлээ. За тэгэхээр 7 дадал номын хувийн ялалт хэсгийн 3 дадлыг дахиад нэг товчхон дурдах юм бол нэгдүгээр дадал бол проактив бэ гэж байгаа. Проактив бэ гэдэг бол та бол амьдралынхаа бүтээгч нь. Та амьдралынхаа бүтээгч учраас амьдралынхаа жолоог өөрөө гартаа атгаад итвэх санаачлагтай байх ёстой шүү. Амьдралынхаа жолоог гартаа атгадаг дадалтай байгаарай гэдэг нь бол нэгдүгээр дадал. За хоёрдугаар дадал төгсгөлийг нь төлөвлөж эхэл гэдэг нь та угаасаа амьдралынхаа бүтээгч нь юм чин тэгвэл юу бүтээхээ шийд. Ямар амьдралыг бүтээмээр вэ? Та бүтээгч нь штэ. Тийм учраас ямар амьдралыг бүтээмээр байна тэрийг шийд гэдэг нь хоёрдугаар дадал. За гуравдугаар дадал болохоор хамгийн чухлыг ихэнд тавь буюу дөрвөлжин хоёрт яаралтай биш ч гэсэн таны амьдралд үлэмж эерэг нөлөө авчрах чухал зүйлсүүдтэй зоригтойгоор шийдэмгийгээр цаг гаргаараа. Тэгээд одоо зоригтой шийдэмгийгээр дөрвөлжин хоёрт өнөөдөр яаралтай биш гэхдээ тэр чухал зүйлсүүдэд цаг гаргахад бол маш их зориг, сахилга бат шаардна гэсэн байлээ. За тэгээ та эдгээр энэ гурван дадлыг хэрэгжүүлэх юм бол хувийн ялалт байгуулж өөрөө өөрхөн зорьсон зорилгодоо хүрэх боломжтой болох юм байна. За тэгээд өөрөө бие даасан, өөрөө өөрийгөө ухамсартайгаар, өөрөө зорилго тавиа тэр зорилгынхаа ардаас итвэх санаачлагтайгаар үйлдэл хийж чаддаг болсныхоо дараа бид нэр тийм бие даасан хүмүүстэй нийлээд бүр нэг том зорилгын төлөө нэгдэн нийлээд илүү сайхан зүйлийг бий болгох боломжтой юм байна. Тэр нь болохоор нийтийн ялалт гэсэн дараагийн хэсэг байгаа. Тэрийг дараагийн бичлэг дээр оруулах болно. Тэгэхээр бусад хүмүүсийг ч гэсэн бид нэр өөрсдөө манлайлаад илүү том, илүү сайхан зүйлийн төлөө тэр хүмүүсийг манлайлаад хамтдаа тэр зүйлийг биелүүлж нийтийн ялалтыг яаж байгуулах вэ гэдгийг дараагийн бичлэг дээр тун утгагүй оруулах болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.